За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би сонгодог эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Инхтэй байна. Та бүхэнд эмэгтэйчүүдийн амьдралын нөхөн өрчхүүн наслын үе шатлал болон тухайн үедээ юу анхаарах тухай мэдээлэл өгье. Эмэгтэйчүүдийн нөхөн өрчхүүн насыг үндсэн 4 үе шат хувааж байгаа. Хамгийн ихний үе шат нь бол 0-9 нас байдаг. Энэ үед яг хүүхэд төрсөн цагаас эхлээд өсөл боожлтын хөгжил ямар байна, хэл дээрээ биеийн хөгжил, оюун ухаан гэдэг энэ өсөлт хөгжилтийг хүүхдийн эмчийн хяналтанд ор нарийн хянж авах бөгөөд энэ дээр өшөө нэмэлт анхаарах нэг зүйл нь бол хүүхдийг уламжлалт хийх ёстой вакцинууд дээр бүрэн хамруулах, үүн дээрээ нэмээд цохон товлолт вакцинууд дээр нэмээд цаг үеийн шаардлагатай ихтгэх вакцинд бүрэн хамрагдсан байх нь уг хүүхдэд эрүүл өсөн байж нэг үндсэн шалтгаан суурийг нь тавьж өгдөг. Энэний дараагийн үе шат 2 дугаар үе шат нь бол 10-аас 19 нас буюу хөрчхөн эрт үе тийнейж гэж нэрлэдэг нөхөн өрчхүүн насны 2 дугаарт мөчлөг нь эхэлдэг. Энэ үед охтууд сарын тэмдэг ирж эхэлнэ. Гормоны өөрчлөлтүүд нь явагдаж эхэлнэ. Биений юм зөв ирж гэнэ үү, өөрчлөлтөө болж гэнэ үү, шалтгаан юу вэ? Бусад эрэгтэй системийн хөгжил ямар байна гэдгийг эмчид үзүүлж хянуулж явах хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нэг үе нь бол энэ 10-аас 12-13 наснд умаах зүүнний хорт хавдраас өргөсөн сэргийлэх нэмэлт вакцин хийгдэж байгаа. Энд хамрагдсан байх нь тухайн хүүхдийг ирээдүйд умаах зүүнний хорт хавдраас өвдгөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол үе байдаг учраас боломжтой үе хийж байгаа үеийг тааруулаад энэ вакциндаа хамрагдахад маш чухал байдаг. Өшөө нэг анхаарах ёстой зүйл нь бол сарын тэмдгийн мөчлөг зөв байж, сарын тэмдгийн мөчлөг нь зөв ирж, гормоны тэнцвэр нь зөв байх юм бол цаашдаа жирэмслэлт болох хүүхэд төрүүлэх, гэр бүл төлөвлөлтөнд маш чухал ач холбогдолтой байдаг учраас энэ үедэр хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь бол сарын тэмдэг байдаг. Гормоны тэнцвэржилт ямар байна гэдгийг илүү их анхаарч эмчид хандах хэрэгтэй байдаг. Үүний дараагийн үе нь бол 3 дугаар үе буюу нөхөн өрчхүүн нас гэж нэрлэдэг. Энэ 15-аас 49 насыг нэрлэдэг. 15-аас 49 насны эмэгтэй хүний амьдралын хамгийн чухал үе шат болдог. Уртлын гэр бүл төлөвлөлт гэдэг дээрээ нэмээд энэ хүн ээж болох бэлтгэл ямар нь зөвхөн эмэгтэйчүүдийн тал дээр гормон тэнцвэртэй байгаа юм байна, биений эм зөв ирж байгаа юм байна, бүх вакциндаа хамрагдсан эрүүл байна гэдгээсээ илүү бусад эрэгтэй системийн өөрчлөлт байна уу гэдэг энэ дээр илүү анхаарч ирэх хэрэгтэй байдаг. Үүн дээр ялангуяа зүрх судасны систем, бөөрийн үйл ажиллагаа, элегний үйл ажиллагаа энэ бүх зүйлүүд нь ямар байна гэдгийг нөгөө суур багц дээр үзээд энэ дээрээ цаашаа өргөжлүүлээд эмэгтэйчүүдийн нарийн багц дээр ороод явах хэрэгтэй байдаг. Энэ үе дотроо бас хэд хэдэн үед шатанд хуваагддаг. Эрт үе буюу нөхөн өрчхүүн эрт үе хүүхэд төрүүлэх нас, энэний дараа буюу 49 хүртэлх наснда мөн биений юм ирэхгүй болох өөрчлөлт, гормоны өөрчлөлтүүд гардаг. Энэ үе дээрээ бас эмчид хандаж миний гормон тэнцвэржилт ямар байна гэдгийг үзэх хэрэгтэй. Үүнээс гадна хөхний өөрчлөлтүүд гарч идэг учраас жил болгон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх вакцин шинжилгээндээ хамрагдахтаа маммограммыг хийх, өшөө дээр нь умаах үзүүний хавдрын умаах үзүүний пап смер гэж нэрлэгдэж сурсан энэ шинжилгээг бол заавал өгөх хэрэгтэй байдаг. Ингэснээрээ умаах үзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, мөн бамбан борчилгааны ямар нэг өөрчлөлттэй холбоотойгоор сарын тэмдгийн алдагдал байна уу? Энэ дээр нэмээд нөхөн өрчхүүн гол эд насны үед бол жирэмсэн болох энэ хүн хэвэн байна уу? Жирэмслэлт хэвээ явагдахгүй, өргүүдэл болох уу гэдэг энэ дээр илүү анхаарч гэр бүл болоод 1 жил болоод ямар ч хамгаалтгүй байгаа жирэмсэн болж чадахгүй байгаа бол нөө эмэгтэйчүүдийн эмчид хандаж миний жирэмсэн болохгүй шалтгаан юу байна гэдгээ төдийчний эрт онцлогтой мэдэх тусам эмчилгээ авах бүрэн боломжтой болдог. Үүний дараагийн үе шат буюу нөхөн өрчхүүн дараах нас буюу менопаузын үе гэж нэрлэдэг үе байдаг. Энэ үе дээр бол ихэнхдээ нөгөө цэвэршилтийн нас гэж манайхан нэрлэдэг. Энэ үеийг мөн дотор нь 3 хаадаг. Цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж. Энэ үе дээр мөн уламжлалт мах үзүүний хавдрын шинжилгээ, хөхний шинжилгээг өгөхөөс гадна ясны сэргэжилт гэдэг шинжилгээг энэ дээр илүү давмгаа үзүүлж хэрэгтэй байдаг. Ялангуяа 45-аас дээш насны эмэгтэйчүүд нэгдүгээрт нь хөх үзүүлэх маммограм хийх, хоёрдугаарт нь пап смер, гуравдугаарт нь
ясны сэргэжилт байна уугүй юу гэдэг шинжилгээг бол нэмэлтээр өгөх юм бол үеийн өрсөл үүсэх, үеийн артроз үүсэх, үе мөчний ясны сэргэжилт үүсгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болдог. Мөн энэ үеийн нэг онцлог нь цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үе эхэлжээ, гормоны өөрчлөлт эхэлтэй холбоотойгоор зүрх судасны асуудлууд гарч ирж болно. Мөн одоо дотоод шүүрлийн булчир хааны өөрчлөлтүүд гарч ирдэг. Энэ хүн жингийн өөрчлөлт орно, таргалалт болно, эсвэл жин хасах ч юм уу, хөлдрөх, ядрах, зүрх дэлсэх гэхт олон шинжүүж гараад ирэхэд хүн яг чухам юу болоод байгааг мэдэхгүй байдаг бол мөн эмэгтэйчүүд эмч хандах юм бол бамбаны одоо дотоод шүүрлийн булчир хааны өөрчлөлт байл энэ хүн бамбатай холбоотой өөрчлөлт яваад байгаа юм байна. Эсвэл эмэгтэйчүүдийн одоо гормоны өөрчлөлт явж байгаа юм байна гэдгийг мэдснээр энэ хүн мөн эрт онцлогдох бүрэн боломжтой болдог. Үүнээс гадна 65-аас дээш насны эмэгтэйчүүдийг ер нь бол нэг вакцин шинжилгээнд хамруулах нь өөрснөө сайн дураараа хамрагдах нь их бага болоод ирдэг. Гэтэл энэ хамгийн чухал үе шат байдаг. Хүн хумаа хүзүүний эсийн шинжилгээ 65-аас дээш насныхан бүр тогтмол жил болго өгж явах хэрэгтэй. Ясны сэргэжилтийн шинжилгээг заавал өгж явах хэрэгтэй. Хөхний шинжилгээг жил болго өгж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх одоо насныхаа онцлог таарсан шинжилгээнүүдээ бүрэн дүүрэн хамрагдаж явснаас бид бүгдийн нэрлэдэг чанартай наслалт буюу эрүүл амьдрах боломж нөхцлөөр өөрөө өөрийгөө хангах үр дүнтэй арга хэмжээ болох юм аа.